Автоеврын үндэсний төвөөс өдөртөө дунджаар 200 гаруй одоо хот хооронд зорчигч тээврээр 2000 гаруй одоо иргэд зорчдгоо гэсэн ийм судалгаа байдаг. Гэхдээ эдгээр одоо хот хооронд зорчигч байгаа иргэдийн хувьд юун дээр голчлон анхаарах вэ гэхээр та хулгайн тээврийн хэрэгсэл буюу одоо бүртгэлгүй за техник одоо автомашины хувьд одоо техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй за жолооч нь яг даатгалтай юу эрэхтэй ирэхгүй юу эрүүл мэндийн асуудалтай асуудалгүй юу гэд энэ бүх мэдээлэл нь дутуу дөлмөг ийм одоо хулгайн тээврийн хэрэгсэл гэж бол эдгээрийг нэрлэдэг. За ийм хулгайн тээврийн хэрэгсэлд одоо хол замд гарснараа ямар одоо аюул эрсдэлтэй вэ гэдгийг автоеврын үндэсний төвөөс ард иргэдэд бол сануулж анхааруулж байна. За мэдээж албан ёсны тээврийн хэрэгсэл зорчсноор ямар давуу талтай вэ гэхээр мэдээж таныг одоо даатгана. За тухайн тээврийн хэрэгсэл бол одоо ингээд нэгдсэн систем дээр бүрэн хянагдаа явж байдаг. Замын туршид тухайн тээврийн хэрэгсэл хэдэн километр цагийн хурдтай явж байна, хаана зогсож байна, хэр их удаан зогсож байна, ямар асуудал шалтгаан үүссэн бэ гэдгийг хүртэл нэгдсэн систем дээр нь хинээд хянаад ардаас нь одоо эргэж холбоо барьж яаж нээж ингэ мэдээллийг одоо байнгын солилцдог гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо Баталгаатай тээврийн хэрэгслээр зорчих нь таны амнаас эрүүл мэнд бүх одоо аюулгүй байдлыг хангаж байна гэсэн үг юм аа. Тэгэхээр та бүхэнд бас нэг зүйлийг сануулж хэлэхэд аль болох хот хооронд одоо хол замд зорчигч байгаа бол албан ёсны тээврийн хэрэгслийг бас зорчигч тээврийг сонгороо аль болох хулгайн тээврийн хэрэгсэл буюу одоо нутаг нугынх нь Улаанбаатараас гарлаа одоо хөдөөнөөс Улаанбаатар руу гарлаа ч гэдэг юм уу ийм хувийн тээврийн хэрэгслийг аль болох битгий сонгороо гэж бас зөвлөмж хэлэх зүйтэй баха. Эмэгтэйчүүд эрхийг хамгаалах хөдөлгөөн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Манай байгууллага Хан төрийн автоеврын үндэсний төлөвлөрийн газрын хамт олноос өнөөдөр Монголынхоо нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охтуудтай баярын мэндчилгээ төвшүүлж байгаа юм аа. За тэгээ танд энэ юу хараа энэ манай энэ QR код байгаа. Маркод энийг та гар утсаараа ингээ уншуулад тэгэхээр одоо энэ гэрээгүй зорчих тээвэрлэлийн талаар танд энэ мэдээд гарч ирнэ. За энэ юу маань юу гэхээр гэрээгүй тээвэрлэлт гэдэг юм уу гэхээр таны амнаас эд хөрөнгө бүх юм чинь бол баталгаагүй явж байна гэсэн үг. Манай энэ тээврээр та үйлчлүүлж байгаагийн хувьд бол үүхээр 24 цагийн хяналттай, хурдны хязгаартай, мэрэгсэн жолооч үйлчлдэг ийм юу гэж байгаа. Энэ маань бол одоо юу гэхээр давуу тал нь юу гэхээр ямар нэгэн эрсдэл байхгүй, амнаас эд хөрөнгө нь бүх юм баталгаатай. За ямар нэгэн байгалийн гамшиг, ямар нэгэн юм бодлоо гэхэд та замдаа зогсоод зочдод хоноглоод хоолунд үйлчлүүлээд ингээд явдаг ийм журамтай юм байгаамаа. За гэрээгүй тээвэрлэлт гэдэг юм маань болохоор одоо өнөөдөр ямар машин техникийн хяналтын үйлчлэгтэй орсон юм уу, жолооч нь ямар жолооч мэдхгүй ийм юмд сууж яваад өөрсдийнхөө эд хөрөнгө амнасаар ингээд эрсдэлд тушруулдаг. Ийм болохоор нийт одоо ард иргэдтэй зорчигчтой юу гэхээр энэ баталгаатай, хяналттай ийм тээврийн хэрэгслэр үйлчлүүлж явахыг автоеврын үндэсний төлөвлөрийн газрын хамтлагаас уриалж байна. Өмнө нь одоо ганц нэг удаа яаралтай үед суучсан. Гэхдээ бас эрсдэлтэй юм билээ. Хурд хэтрүүлдэг. Айгу тэрнээсээ хайдаг. Тэгээ би нэг өрөөл үйлчлэх дуртай. Автоеврээр албан ёсны гэнэгээр.